Сайн байцгаана уу? За өнөөдрийн бичлэгээр комментийн хэсэгт найзуудад танилцуулаарай гэд бичсэн байсан. За тэр бичлэгийг биелүүлэх гээд өнөөдрийн бичлэг эхэлж байна. За тэг өнөөдөр найзуудад танилцуулна. За тэгээд хүн бүр ингээ ангийнхантайгаа найзлна. За тэгээд тэрнээсээ хамгийн дотн найзалдаг нөхрөлдөг хүмүүсийнхээ нэрийг бичээд бас оныг мичээд тэгээд сар өдрийг нь л бичсэн. Тэгэхээр регистр дугаар муугарыг нь бол тийм ил задгаа гаргамааргүй байна. За тэгэхээр бас он сар өдрийг мэдэхгүй бас зарим нэг хүүхдүүд маань байгаа. Тэр хүүхдүүдийг жоохон алгасаад явчихна. Яг сар өдрийг нь л алгасан шүү. Тэгээ яг ингээд тэмдэглэлийн нэвтэр дээр тэмдэглэсэн байна. За эхнээс нь эхлээд миний хамгийн сайн найз бол Маргад гэд нэг хүүхэд байдаг аахгүй юу. Бид хоёр үргэлж нийлэхээрээ тэгэл галзуу баг тарихгүй болсон юм шиг байдаг аахгүй. За тэгээд бид хоёр хамгийн сайн найзууд. Тэгээд тэр маань 11 настай 2014 оных. Тэгээд 11 сарын 18-нд төрсөн. За тэгээд их шилэнгээд бас нэг өндөр шилтэй найз маань байдаг аахгүй юу. Тэр найзынхаа сар өдрийг мэдэхгүй. Тэгээд одоо бол яг 11 нас хүрсэн. Тэгээд оюун төгс гэд бас нэг намхан найз идэх аахгүй. Маргад оюука хоёулаа намхан. Тэгээд оюун төгс 12 сарын 3-нд төрсөн байхгүй. Тэгээ 14 оных. Одоохондоо 11 нас хүрээгүй байгаа. За тэгээд эхний баг гэд найз бад одоо 11 нас хүрсэн. Бүр айл хэдийнэ 2 сар төрсөн. Айл хэдийнэ хүрсэн. Тэгээ 2014 оных. Тэгээ гандигмаа гэд бас бит хоёр амар сайн найзууд байдаг гэсэн. Тэгээ одоо ч гэсэн сайн найзууд хэвээрээ. Тэгээд тэр маань 5 сарын 10-нд төрсөн. Тэгээ бас 10 бүгдээр 14 оных. Яг хоо зарим нэг охин бат 13 оных ахгүй юу. Тэгээ 7 настай бас төрсөн. Нэг зураг төрсөн. Тэгээд анхмаа гэд манай аавын төрөл, өвөгийн төрөл 11 нас хүрсэн. Тэгээд 4 сарын 19-нд төрсөн байгаа. 4 сарын 29. Тэгээд амажиг гэд найз маань амар хөвгөлтөө бас амар хөөрдөн байхгүй амар зөвлөх мацартай. Тэгээд энэ шилжиж ирсэн болохоор он сар хэдэн сар төрснийг нь мэдэхгүй. Ямар тааш 14 онд л төрсөн. Тэгээд их хэсэг гээд бас нэг жижиг найз идэм ба. Ийшээ нэг зүг рүү явдیں۔ Бид нар. Тэгээд 12 сарын 5-нд төрсөн. Тэгээд оюун төгсгийн 2 хоногийн зайтай төрсөн. За тэгээд бас сувд гээд байна. Тэгээд 14 онд төрсөн. Одоо бараг 11 нас хүрсэн байхаа гэж бодож байна. Тэгээд миний хамар таг байгаа учраас нөгөө би бас ногооны харшилтай байхгүй юу. Тэгээд миний харшил эхлээд тэгээд жоохон хамар маань таг байгаа шүү. Та маань ойлгоорой. За тэгээд дараагийн бичлэгт ямар бичлэг хэлмээр байгаагаа комент бичээд саба дараарай. Нэг бичлэгэд сабад өсөөлөөл би бичлэгээ үргэлжлүүлэл хийгээл. Тэгэхээр саба бас лайка дараарай. Баярлалаа.